Сайн байцгаана уу? Та нартай шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв ярианы найруулга. Ярианы найруулгын онцлог, шаардлагуудыг мэдэж хэрэгэлцгэнэ. За, ярианы найруулга гэж юу хэлдэг вэ гэхээр хүмүүс бие биетэйгээ харилцах явцад үүссэн амбан ярианы найруулга юм. Хүний хэл яриа бол тухайн хүний дүр төрх зан чанарын илэрхийлэл болдог. Тэгээд ярианы найруулгад илтгэл, мэтгэлцэн, ярилцлага, өдөр тутмын яриа зэрэг нь орно. Зөв яриаг тодорхойлох зүйл бол тухайн найруулгын хэм хэмжээ байдаг. Тэгэхээр ярианы найруулгын хэм хэмжээг хүний ярианы илэрхийллийн зөв зохицол, төлөв байдал, хэм маягийн шаардлагыг хэлж байдаг. Жишээлбэл ярианы соёл, ёс зүйгээр хүндэтгэлтэй байдал, уг хэлгийн зөв хэрэглээ, дуу дүрсний зохистой уялдаа, тод ойлгомжтой илэрхийлэл зэрэг зүйлсийг агуулдаг. Энэ нь ярианы талаар зөв дадал хэвшил үүсгэж харилцааг илүү үр дүнд хүрэхэд чухал үүрэгтэй. Хэл ярианд байх ёстой зөв чанарыг найруулга зүйч эрдэмтэн Цэс Сүхбаатар дараах 10 зүйлээр тогтоосон байдаг. Нэгдүгээрт хэл ярианы зөв чанар. Энэ нь үгийн учир утгын хувьд зөв сонгож хэрэглэх ойлголт юм. Хоёр дахь нь болохоор ярианы онц чанар буюу ярьж буй хүн санаагаа оновчтой гаргах. Гурав дугаарт хэл ярианы учир зүйн уялдаад чанар гэдэг бол уг яриа логик сайтай байна гэсэн үг. Дөрөвдүгээрт хэл ярианы эгэлжирийн чанар гэдэг бол уг яриа нэмэр хачиргүй үннээрээ байна гэсэн ийм чанар. Тавдугаарт болохоор хэл ярианы тов тодорхой байх чанар. Уг яриаг сонсогч хэн боловч тодорхой ухаж авч чадхуйцаар байх ийм чанар байдаг. Зургаад нь хэл ярианы товч нэгт байх чанар. Энэ бол алч холбогдолгүй давтаж нуршихгүй ярихыг хэлж байгаа. Долоод нь хэл ярианы цэвэр ариун гэдэг бол яриандаа этгээд бүдүүлэг үг хэллэг харь үг хэрэглэхгүй байхыг хэлнэ. 8 дугаарт хэл ярианы яруу сайхан чанар. Энэ нь сонсогчдод сэтгэл хөдлөн хүлээж авахуйцаар дүрслэн сайхан ярих чадварыг хэлж байгаа бол 9 дугаарт хэл ярианы сонсголонт чанар гэдэг нь хүнд сонсголонтой, сэтгэлд нийцтэй сонсогдох гэсэн санаа юм аа. 10 дугаарт хэл ярианы баялаг чанар. Энэ нь баялаг, олон төрөл, хэв шинжийг хэрэглэж чадсан байх жишээг хэлнэ. Ярианы найруулгын онцлогуд ямар байдаг вэ? Ярианы дуудлага нь бичгийн хэлний дуудлагаас ялгаатай. Жишээлбэл бэлтгэх гэж хүчээд бэлдэх. Тэгэхлээр гэж хүчээд тэхлээр гэх мэтээр ингэж ярьдаг. Тэгэхээр ярианы найруулгад гадаадаас монгол хэлэнд орж ирсэн үгс ярианы хэлэнд монгол дуудлагаар хэвшжээ. Вены онцлог дуудлага өөрчлөлтүүд бий. Ярианы найруулга үгийн бүтцээр бусад найруулгаас ялгарх нь бий. Тэгээд ярианы хэлэнд өгүүлбэр уртасгах, богиносгох, үгийн байрыг өөрчлөх, өгүүлбэрийг дутуу төгсгөх зэрэг элбэг тохиолддог. Тэгээд энгийн сэтгэлийн унгаас илтгэсэн эсвэл анхаарлыг хандуулсан, болгоомжлуулсан зэрэг утга их хэмжээгээр илэрхийлэгддэг. Ярианы найруулгаар өгүүлэгчийн хүмүүжил, боловсролын хүрээг таньж мэдэх боломжтой байдаг. Мөн яриа болон бичгийн хэлний холбоо хамаарлын тухайд харилцан биесээ баяжуулж, бүрдүүлж байдаг гэсэн үг. Тэгээд бичгийн хэл голдуу ном зохиолоор хэлбэрждэг бол аман ярианы хэл лекц, яриа, радио, телевиз зэрэгт тусгалаа олсон байдаг. Аман яриа хэл бичгийг бодвол уян хатан хөдлөн шинжтэй илэрхийлэгдэх арга нь чөлөөтэй байдаг байна. Та бүхэн тус бүрийн жишээг бичлэгээ зогсоож байгаад уншаад илүү сайн мэдлэгээ баттгаарай. Энэ 7 өдрийн хичээлийн түрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.